За сайн мэцэн өдрийн өнөөдрийн хичээлээр төвшний байршилтай шулууныг хэрхэн зурдаг, хэрхэн ялгах вэ гэдгийг сурнаа гэсэн үг байна. За тэгвэл бид хэд А, Б гэсэн үзүүртэй хоёр цэгийн байршил байна. За мэдээж хоёр цэгийг хооронд нь холбоод шулуун үүсгээд шулууны байршлыг олж ивэл энэ маань шулууны прогч гэсэн үг байна. За А цэг маань X тэмдэг дээр 10 мм-ийн зайтай байрлаж байна. Энд чинь цэгийг тэмдэглэлээ. А X буюу X тэнхлэг дагуу байрлалтай А цэг. За Y тэнхлэг дээр 20 мм-ийн зайтай байрлаж байна. 20 мм-ийг тэмдэглэлээ энэ чинь А Y буюу Y тэнхлэг дагуу байрлалтай А цэг. За энэ чинь дахиад 20 мм-ийн зайтай А Y буюу Y тэнхлэг дагуу байрлалтай А цэг. За тэгвэл А цэг маань Z тэнхлэгийн дагуу 30 мм-ийн зайтай байрлаж байна. За энэ чинь 30 мм тэмдэглэлээ. А Z буюу Z тэнхлэг дагуу байрлалтай А цэгийг олж байгаа. За одоо яах вэ гэхээр хэдүүлээ прогчоо цацрагуудыг зураад цэгүүдээ хооронд нь огтлолцуулнаа. За цэгүүдээ огтлолцуулаад бид энэ чинь P1 хавтгай дээр байрлалтай А1 штрих. За багш та хэд бичлэгэн дээр харагдахгүй магадгүй гэдэг ингэж муухай том цэглэж байгаа шүү. За та дэвтэр дээр зурхтаа бол маш цэвэрхэн жижигхэн цэглэнэ гэж ойлгоо шүү. За энэ чинь P2 хавтгай дээр А2 штрих, энэ чинь P3 хавтгай дээр А3 штрих гэсэн цэгүүдийг олчлоо. За тэгвэл одоо B цэг үргэлжлүүлж болно. За B цэг маань X тэнхлэг дагуу 30 мм-ийн зайтай байрлаж байна. Тэгэхээр энэ дээрээ тэмдэглэлээ энэ чинь BX гэдэг цэг. За Y дээр адилхан учраас AY, BY гэдэг хоёр цэг маань нэг газар байрлаж байна гэсэн үг. За Z тэнхлэг дээр 10 мм-ийн зайтай байрлаж байна. Энэ чинь BZ гэдэг тэмдэглэлээд өгнө. За одоо яг түрүүнийх шиг прогчийнхаа цацрагуудыг хооронд нь огтлолцуулж зураад бид ерөөхдөө А, Б үзүүртэй шулуун маань дээрээсээ яаж харагдаж байна? Урдаасаа мөн хажуу талуудаасаа яаж харагдаж байна вэ гэдгийг олно гэсэн үг. За энэ чинь B1 штрих, энэ чинь B2 штрих, энэ чинь B3 штрих гэдэг цэгүүдийг оллоо гэсэн үг байна. За тэгвэл бид гол зорилго маань ерөөсөн шулууныг л олох шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ штрихтэй цэгүүдээ хооронд нь тодор холбоод зурнаа. За багш та хэдэд харагдахгүй магадгүй гэж бодоод падаар холбоод зурж байгаа. Таад минь дэвтэр дээр зурхтаа маш нэрийн цэвэрхэн олдно гэсэн үг харан даа. За тэгвэл бид хэдийн олсон шулуун маань дээрээсээ тэр доор харагдаж байгаа шиг харагдаж байна. За урдаасаа ийм байралтай харагдаж байгаа юм байна. Хажуу талаасаа ийм байралтай харагдаж байна гэдгийг хэдүүлээ олчлоо гэсэн үг байна. За одоо яах вэ гэхээр бид геометри тэнхлэг дээрээ яг түрүүний шигээр цэнгэлгүүдийнхаа цэгийг олчихно. За А цэг маань X тэнхлэг дээр 10 мм-ийн зайтай байрлаж байна. Энэ чинь тэмдэглэлээ энэ чинь А X цэг. Y дээр 20 мм-ийн зайтай. Тэгэхээр Y дээр тэмдэглэлээ энэ чинь А Y. Z дээр тэмдэглэлээ энэ чинь А Z гэсэн цэгүүдийг олчлоо гэсэн үг. За тэгвэл одоо тэнхлэг дагуу прогчийнхаа цацрагуудыг зурнаа. За чи Y тэнхлэгтэй параллелаар AX гэдэг цэгээс шулуунаа зурчнаа гэсэн прогчийнхаа цацрагыг. За ийшээ гүйлгэлээ энэ чинь AZ-ээс прогчийн цацрагаа зурлаа. За тэгвэл одоо Z тэнхлэгтэй параллелаар зуръя. Энэ чинь Y гэдэг цэг. X гэдэг цэгээс энэ чинь Y гэдэг цэгээс. За одоо яах вэ гэхээр X тэнхлэг дээр хариуцлаа Z гэдэг цэгээс зурлаа. За ийшээ гүйлгэлээ Y-гээс зурлаа. За энэ чинь огтлцож байгаа цэгийг A1 штрих, энэ чинь огтлцож байгаа цэгийг A2 штрих, энэ чинь огтлцож байгаа цэгийг A3 штрих гэд тэмдэглэжнэ. За тэгвэл одоо яах вэ гэхээр бид штрихтэй 3 цэгээ хооронд нь холбоод
шууд яг хайгаад байгаа АЦ-г олж авнаа. За тийшээ зурчлаа. Энэ хоёрыг огтлцуулаад зурсан багт ерөөдөө АЦ-г маань гараад ирнэ гэж ойлгож болох нь. Энийг заавал параллел зурах шаардлагагүй урат матраг гараад ирнэ. За ингээд АЦ-г олчлоо. За BC-г маань X тэнхлэг дагуу 30 мм-ийн зайтай байрлаж байгаа. За 30 мм дээрээ тэмдэглэлээ. Энд BX за Y дээр адилхан учраас AY, BY гэдэг цэгүүд маань хамт зурагдаж байна. За тийчээ BC маань Z тэнхлэг дээр 10 мм-ийн зайтай байрлаж 10 мм тэмдэглэлийн чи BZ. За багш нь дахиад хэлээ багш нь. Тэгэд хавдахгүй байж магадгүй гэдэг үднээс ерөөдөө ингэж цэгийг маш тод хараар тэмдэглэж байгаа гэдгийг харуулж хэлье. Тэгээд дэвтэр дээр зурхтаа маш бүдэгхэн багшийн тод юм хийхгүй гоё зурж шүү. За ийшээ олглоо. BZ гэсэн чигээс олглоо. За одоо Y тэнхлэг дагуу параллел зургаснууд үлдсэн. Жолглоо. За тэгэхээр бид эдийн чи B1 штрик, энэ чи B2 штрик, энэ чи B3 штрик гэсэн зүгүүд олж байгаа. За одоо түрүүнийхтэйгээ мөн адилхан 3 штриктэй чигээ хооронд нь холбоод зурхаар бид хайгаад байсан BC маань гарч ирж байгаа гэсэн үг байна шүү дээ. За энэ чи бид хайгаад байсан BC гарч ирж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр бид хамгийн эцсийн байдлаар энэ AB гэсэн үзүүртэй шулууныг хайж зураг зурж байгаа тийм үү. Тэгвэл бид хайгаадсан AB үзүүртэй шулуун маань энэ чи ингэж гарч ирж байна гэсэн үг. За тэгвэл энэ шулуун маань урдаасаа ингэж харагдах юм байна. Дээрээсээ ингэж харагдах юм байна. Хажуу талаасаа ингэж харагдах юм байна гэдэг ерөөдөө энэ дөрвөн шулууныг л тод зурж болно. Бусд нь маш бүдэгхэн байгуултын шугамаар зурнаа. За тэгвэл одоо яаж энэ шулуун маань төвшний шулуун болоод байгаа вэ гэдгийг багш нь тайлбарлаж өгье. За жишээлбэл энэ шулуун маань P2 хавтгайтай параллелаар үүсч зурагдсан байна. За бид эдийн чи P2 хавтгай буюу битийн уртлаас нь харагддаг хэсгийг зурагдаг хавтгай харагдаж байна. Энэ чи харагдаж байгаа гэсэн үгтэй. Тэгэхээр бид үүсийн AB үзүүртэй шулуун маань P2 хавтгай буюу нүүрний хавтгайтай параллел үүссэн учраас төвшний шулуун болоод байгаамаа. За тэгвэл төвшний шулуун гэдэг маань P1, P2, P3 гэх мэт P3 гэсэн 3 хавтгайн аль нэг хавтгайтай энэ зурагт харагдж байгаа шиг параллелаар үүсч зурагдах юм бол төвшний шулуун болох юм байна гэж ойлгох нь. За багшийн зурсан зураг P2 хавтгайтай параллел буюу нүүрний төвшний шулуун болж байгаа гэсэн үг байна шүү.